За та бүхэнтэйгээ энэ удаад ideal day буюу төгс өдөр гэж миний харьцуулсан энэ ажлынхаа бүтээмжийг сайжруулах аргачлалыг хуваалцах гэж байна. За тэгэхээр би өглөөний 8-аас эхлүүлээд оройн 11 хүртэл ийм зураасаар тэмдэглээд цагуудаа битсэн байгаа та бүхэн харж байгаа баха. Тэгээд урд оройн одоо ингээд төлөвлөгөө гаргасан. Тэгээд маргааш нь юу хийх вэ? Мэдээж охинтойгоо өнгөрөөж байгаа төгс өдөр маань бол охиндоо л их хөвчлөнтэй одоо зориулагдсан байдаг. Гэхдээ би чадлаа хоёроор бас өөрийнхөө хэрэгцээг хангах гэж оролдоно. Тэгэхээр өглөө болгон охиныхоо цэвэрлэхээс бол эхлэх шаардлагатай байдаг. За тэгээд тэрнийхээ дараа бол хоол ундын өгнө. За цэвэрлэх гэдэг нь болохоор нэгэнтээ одоо байнга чихтэй байдаг учраас охиныхоо одоо бүсийг угаана гэдэг бол заавал хийх ёстой ажил байгаа. Тэгээд дээрэс нь мэдээж нүүр аавын шүдийн хамсын самж өгнө. За тэгээд өглөөнийхэн цаанд нь каш өгнөд эхний ээлжинд төлөвлөжчихсэн байгаа. За усанд оруулах шаардлага бол их өндөр байдаг. За тэгэхээр тэрийг аваас энэ тэмдэглэсэн байна. Миний хувьд болохоор ууг нь өглөө болгоны бурхныхаа үгийг уншаа, залбираа, тэмдэглэлүүд хэлмээр гэдэг. Гэхдээ тэр болгоно гэж болж чаддаг юм аа. За өдрийн хоолнд ямар юм хийх вэ гэдэг бол чинь охиндоо болоор карита будаа, өөртөө болохоор цөөн хийнэ гэсэн төлөвлөгөө байгаа. За охиныг бас өдөр болгон хүчил төрөгчийн аппаратанд оруулдаг. Тэгээд тодорхой хэмжээний 2-3 цаг болох нэлээд сэргийлж авчдаг юм аа. Тэр үеийнээс дасгал хийхэд их урамтай байдаг. За чадвалаас хувцас угаамаар байна. Дасгалын одоо хэмээр нь өөрөө ч гэсэндээ болж байгаа дасгал юм. За сүүлийн баг 2 сар дасгал хийгээгүй. Жин бол нэлээд нэмэгдээ. Би чи ерөнхийдөө шинэ жилээс шинэ жил рүү баяр тэмдэглэн валентинцэн байдалтай л өнгөрсөн. За тэгээд салхинд гаргах байх чухал болж тэр болгон гаргаж чаддаг. Тэгэхээр төгс өдөр учраас салхинд гаргана. Би өөрөө болохоор англи хэлний дижитал анги хийж байгаа. За тэрнтэй холбогдуулаад бас бэлтгэл хангах хэрэгтэй. За оройн хоолнд бол манай хүүхдүүд будаатай шүлэн дуртай учраас будаатай шүлэж таглаа. Одоо юу их юм нэг басаад төсөдний хамтдаа өнгөрөх юм уу? Болж юм. Perfect launch and a controlled drop. This is as good a descent as it's possible to make. Its parents are there to meet it.
a little dazed perhaps, but all in one piece. One gosling at least hasn't made it.